Авахч засаг захиргааны нэг гэж хамруулна гэдэг. Яагаад гэвэл хуулинда хотгос нэр юм байхгүй. 1994 онд анхны сонгуул нь яваад Орхон аймаг гэсэн нэртэй болсон шүү дээ. Орхон гэдэг нэрийг бол маш олон нэр сонгож байсан. Одоо их сургуулиас төгсөрсөн бас сонин түүх байдаг шүү дээ. Гамбат Хоёнбат бие гурвуулаа хамт ирсэн байдаг шүү дээ. 76 онд Эрдэнэтуудын түүх эхэлдэг, 80 онд Спитний түүх эхэлдэг. Энэ нь бол иргэдтэй зөөлнө. Төрийн захиргаанаас ажил хатуу байсан. Тэгвэл яг Эрдэнэтийн бахархал яах вэ? Эрдэнэт чинь одоо 50 жил болцсон байж тээ. 50 жилийн түүх гагассан юм. Эрдэнэтээр бас бахархгүй байхын арга байхгүй тий. Эрдэнэт гол чинь боловсон хүчний уурхай гэж явж байлаа шүү дээ. Шадлаа мэдлэгтэй залуу шүүд Эрдэнэт гол цугларч. Өнөөдрийн энэ бүтэн байгууллага хийсэн юм шүү дээ. Түмний нэг зураг контент. Аяон дэрс. Захиргаа тосгонд явахд ирсэн шүү дээ. 83 онд энэ байр нэрсэн шүү дээ. Энэ бүгд эвдэл, үйлдвэршин, шүүх, боргоор гэдэг ирээсээ бараг ерэн төрийн байгууллагууд тэр чинь хэдэн барахт байсан шүү дээ хуваагдсан. Тэгээд энэ талд нэг дийлгүүртэй энэ урталтаа нэг хамгийн наад захын захаас хамгийн тэр урталтын байсан бол захиргааны байр шүү дээ тийм ээ. Худлаа байл анги байсан нэг хэсэг нь. Эндээс төгөөнөх гэдэг юм да. Намайг Эрдэнэт ирэхэд дахиад гохын анхны микродын нэг дээр микр бүрэн баригдгаа баригдж байсан баригдаад нэгэн гэдэг байштай болсон. Хоёр бол нэгэн гэдэг байштай болсон тийм ээ. 2 3 энэ дээр. Энд тэнд бол цэглээд барьж байсан шүү дээ. Эрдэнэт уудлын суурин тавьж байсан, Хэвс комиссийн суурин тавьж байсан шүү дээ. Манай аавгээс бол ажилчин салдарсдаг байсан шүү дээ. Мод бэлтгэдэг тий. Анх бол манайх бол анх бүр хөдөө 4-р анги төгссөн. Цагаан гол сум гэж байж хагаад суумыг татан буулгаад тэндээ артельгээд ойдл модны чиглэлийн аюутаа 4 жилийн сургуультаа үлдэж ирсэн. Тэгээд 4 төгсөөд аймын сумын төвд ирээд 8 төгсөөд аймын төвд дараа төгссөн. Одоо их сургуулиас төгсөрсөн бас сонин түүх байдаг шүү дээ. Гамбат Хоёнбат бие гурвуулаа хамт ирсэн байдаг шүү дээ. Гамбат философийн Хоёнбат политехник дээд сургууль гэж хэлсэн тийм ээ. Их сургуулийн харьяа. Тэрний тээврийн эдийн засгийн төгсөж ирсэн. Би их сургуулийн эдийн засгийн факультет төгссөн. Гурвуулаа ирсэн. Одоо гурвуулаа тэгээд төрийн байгууллагын төслөө шүү дээ. 76 он Эрдэнэтуудын түүх эхэлдэг, 80 онд Спитний түүх эхэлдэг тийм. Би ирэхгүй гэсэн. Ирэхгүйгээд тэр үед бидний дипломыг гартаа өгдөг байсан юм чи. Ям дуран хуваарлцдаг. Наваа сангийн ямд хуваарлцсан байсан. Тэгсэн сангийн ямнаас дараа энд Эрдэнэтийн захиал гоцсон байдаг байхгүй сайн үзсэн. Ийм мэргэжлийн юм аавна гэдэг. Тэгэхээр саадуулсан сангийн ямд дэвшнөө аавна тэгээд тэндээсээ Батшир дарга очоод миний дипломыг аваа явуулсан байсан. Тэгээд нэг 7 хоног тэнд ирэхгүй тавьж жагаад тэгээд сүүлдээ диплом аваад утсандаа гэж араас нь ирж. Тэгээд ирсэн гойн тэгээд энэ одоо яг Эрдэнэт бол өнгөс баригж айсан одоо тэгээд сайхан ч байсан. Тэгээд байр орон сус бас төшнө хангалттай биш тийм биш үнэхээр тосгонд нэг эдхэн орда 3-4 ор байдаг. Тэр сар амьдсан юм шүү дээ. Тэгээд дипломаараас ирээд тэгээс гоцсон. Би анх ирээд энд эдийн засгийн бүртгэлийн мэргэжилт ингээд тэрийг аймгийн төсөв хар үүсдэг. Аймгийн бүртгэл санхүү хар үүсдэг. Нэг аж ахуйн нэгж байгуулдаг. Санхүү төрийн сангийн гэлцгээс байгаа шүү дээ. Төрийн сангаас сүүл нэмсэн байхгүй. Санхүүгийн дарга болоод 92 оноос эхлээд Эрдэнэтийн тэргүүн дарга болсон шүү дээ. Тэгээ санхүүгийн дарга би өөрөө. Тэгээд би дараа 8-гийн 94 аймгийн аг заслан орлогч. Застрын орлогч болоод мөн адил санхүү над дээр. Тэгээд эдгээр санхүүгийн түүхий бичдэг болоо манайхан бүр алдчих бичдэг баг. Одоо бүр байхгүй болж байгаа байхгүй. Тэгээд үндсэндээ 96 оны дундаас хойш би ажиллаад дийлэхгүй нэ гэд талигаш төмөр шагдрын хам бол байсан. 98 онд байна уу? Талигаш бурхан болохоос өмнө би санхүүгийн дарга өгч ирсэн. Би аавыг авчирсаад ээжийг авчирсан. Аав бурхан болсон дараа ээжийг авчирсан.
Ээж маань энэ дээр бараг 100 настай шүү дээ. Эрдэнэ хамгийн одоо Эрдэнэтийнх нь соолгодог цагаан сараа, навуу сараа бүгд очиж соолгодог. Тэгүн байсан гэдэг 100 насны 3 сар дутуу байхад л бурхан үсгэндэ. Тэгээд айгүй сайхан байсан. Эрдэнэт бол айгүй гоё таалагдсан. Зөн жираагүй тэгээд өрөөл тэгээд явж байгаа 100 нас. Энийг соо. Тэгж урт наслах юм наслбал тийм л дасаа хэрэгтэй. Тэгээд 14 хоног нутагтаа яваад нутагтаа хүүлгээд хүсэл тавиад за одоо юм мэдж байгаа юм магаад өгөөд хүүлээд 14 хоног. 7 хоног л яг хэвчсэн үндэ. Зэглэгүүдээ явахтай хавэж газар шороонууд энд байна тийм ээ. Төрсөн нутаг явж байгаа газруудаар заавал алдаа таван богд ороод хөрхрөө өгөрөс юм. Ховдголоор хүүхд байхдаа хийжсэн загшдах ажлаа нэг барьсан барайг нь хаан байхгүй угаас тэндээ ганц 2 хоног тэгвэ гол захтах юм уу. Сайхан л да тэгээд тэгээд буцаад Эрдэнэт манд цаанагдаад бодогдоод бид ямар шигсэн загс эдийн засгийн хүнд жилүүдийг ард орчихсон. Тийм ээ? Одоо урагшаа харж хөгжих. Хамгийн урагшаа харж хөгжихдээ бид бол энэ аймгийн төсвийг хамгийн түрүүнд нь бол бүрдүүлээд миний хийсэн юм бол би санхүүгийн дарга авснаас эхлээд 2004 он хүртэл 10 гаруй жилээр нь бол Эрдэнэтийн төсвийг одоо янз бүрийн байдлаар бүрдүүлж нөгчээсэн та. Тэгээд дандаа ямнаас нүг. Ям дээр төсөв батлна. Би хөргөө нуужуултай. Дараа жилийн төсөв баталтаа би бүгдийг гаргаж ирж болохгүй. Миний юм ил гарах юм бол дараа жил нь бол бүр байхгүй болчихно. Тийм учраас би нөөцөө үлдээгээд тодорхой хэмжээний батлуулж аваад тэгээд улсын төсөв батлыг зараа ахад аймаг төсөв батлах үедээ ингээд хэрэгцээтэй төсвийг нэмж батлуулаад тэгээд 10 гаруй жил амьдрал үзсэн шүү дээ. Одоо бол мадаяат нуух юм байхгүй. Тэр үед бол ерөөсө баг бүх юмыг улсад ажиллаад авчдаг байсан байхгүй юу. Бүх юм авчдаг учраас одоо нэг дээрээтэйг юм хуваарлахгүй аймагуд бүгд алдагдлаа. Аймагуд тазаасанд явждаг. Тэгжл хөгжүүлээд одоо ямар шигсэн 12 оны төсвийн тухай хуулийн шинжилэлд орчихоор одоо мөн шиг баярлж байлаа 10 онд баталчихсан шүү дээ тэр хуулийг бол. Яг өөрийнхөө төвшөнд л аймаг орноо тогшуулах аймагудаас ямар шигсэн хөгжлөөсөн урагшаавч явах. Бүх хэмжээндээ багтаа шүү дээ. Тэгэхээр хийсэн бүтээн байгуулалтын ажлаас өсвөлээ. Хамтран ажиллагч Эрдмит компани малд хөөрөх мах боловсруулах үйлдвэр их байглаас дэлхийд хүргэн Эрдмит компани хамтран ажиллагч Лили Дент шүд эрүүн нүрийн гажиг цэцлийн эмнэлэг таны нэмсэглэл бидний зорилго. Яхаа сарай даргын хувьд бол бас ер нь мундаг хүн байсан л та. Ухаалаг бас тэр үед боловссон юм бол тухайн үед бол намын дэвгаараа сайд нарын зөвхөн мэдлэлтэй байлаа шүү дээ. Тийм ээ. Тэгээд баян засаг дарга хийжсэн маш их туршлагатай хүн. Тэгээд Булган аймагт ирээд засаг дарга хийлээ. Бас нэг сонь түүх байдгийн би энд мэргэжлээр ажиллаж байхад 83 онд 1983 онд сангийн юмнаас над хүсэлт ирдэг. Булган аймгийн санхүүгийн дараагаар явах. Би ирээд 3 жилийн дараа наасч байгаа. Тэгэхээр би очихгүй гэсэн. Бас нэг манай хатан мааван тэр бол бурхан болоод бас байсан 2 дугаартай сарай дарга бас нэг мессеж авсан би тухайн үед. За ягуурээд 2 газаг дарга нээж яваад нэг аймгийн санхүүгаараа суулаа гэд бас хүмүүс янз бүрийн асуудал гарах баг. Ийм асуудал явж ингээд би татгалзсан сангийн юмд би очихгүй нэ амьдрал ар гэрийн бас асуудал байна. Эдгээр нөлжээс. Тэгээд би Булган аймагт ямар ч гэсэн ажиллах хувь тавилан байсан байлаа. Төрийн байгууллага 30 жил бараг 9 жил гаруй хугацаанд бол хам банкны системд ерөөс энэ хоёр дээр л ажилласан хоёр шүү дээ би одоо анхныхаа өөрийн ажлын байр маань төрийн захиргаа дараашийн байр маань хам банк ерөөсөө одоогийн байршлал замын хоёр тал. Тэгээд энэ Булган аймгийн ажил болохгүй байсан та хам банкны ажил. Тэгээд намайг энэ ажлыг жоохон гол дээр нь зогсоож өгөөш гэсэн бас нэг банк бас дотор англи гэж том салбар, дунд салбар, жижиг салбар гэдэг жижиг салбарт нь орчихсон. Зээдийн багц татан төвлөрөөсөн гөрөнгөтэй босойд нь нэлээд онцгсон.
зээлэн хусаа гэдэг нь нэлээд өндөр болчихсон тийм аймаг жоохон босгож өгөөс хүсэлт ирээд. Тэгээд би одоо гоогөөс чадаагүй л дээ тэгээд очоод би тэгээд энд 2015-аас 18 хүртэл ажиллаа шүү дээ. Байхаа төрийн уламжилт ажиллалдаа тэгээд тийм ээ тэр уламжилж явах ёстой юм байгаа шүү дээ. Тэгээд яхав тэрний боловсронгуй болгохгүй яах уу тийм ээ. Бодлогын өөрчлөлтүүд явуулгүй яах уу тийм бол хийгдээд явна. Шалгууд маань ерөөсөө ерөнхий төлөвлөгөөний дагуу хийгдэх ёстой. Ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжих ёстой. Одоо бол Эрдэнэт хотын сүүлийн 2 жил Эрдэнэт ерөнхий төлөвлөгөөг явуулчихлаа шүү дээ. Миний үед нэг нэвтрүүлээд явсан галс том юм бол хэсэгчсэн ерөнхий төлөвлөгөөг нэвтрүүлсэн. Яагаад бол ерөнхий төлөвлөгөө бас хийгдэг. Ерөнхий төлөвлөгөө яг нийгмийн хөгжлийн явсад ахаад нөгөө төлөвлөгөөний дагуу байгуулах дахиад өөрчлөлт оруулах шаардлагууд гардаг байхгүй юу. Тэгэхээр тэрнийг бол хэсэгчсэн ерөнхий төлөвлөгөө жил болон хот байгуулдаг ажил явуулдаг байсан. За одоо манад нэг том алдагдсан юм бол би Эрдэнэт хотод газар нутаггүй тийм ээ. Та бүхэн сайн мэдж байгаа. Одоо тэр оюутын хоолын тэр гээд одоо баахан барилгууд энтэнтэй бай сүүлд хүмүүсийн гарт нь очиход хот байгуулалтаар нэг алдаа гарах юм бол тэр бол алдагдаад дуусах ёстой. Эний араас нь хариуцлага зөвхөн алга байж шүү өнөөдөр. Одоо хар эхо орол. Юуны эхо? Та нар хэлдэ. Эхо харагдана уу тэнд? Эхо гэдэг чинь юу юм? Тэгээд энэ 7 дугаар хорооллын суур тавьдаг газар. Энд доргой 50000 хүн амьдрах газар. Хот байгуулалт босох ёстой. Өнөөдрийн хөрөлцөөгийн сургууль цэцэрлэгийн сэнд баригдсан байх ёстой. Тийм ээ? Хорооллын ачаалд одоо бидний утаа өвдийн энэ багасах ёстой. Тэгээс яасан нэг сууграхгүй байсан одоо баригдсан уу юу? Зүгээр нэг хувийн коттеж 11 дэх хорооллоос бас 7 дор шахууд юм баригдаж ажиллаа шүү дээ. 11 дэх хорооллоо муулж ийсэн уу яг энэ бол байх ёстой хороол Батмал тадагаш бас маш их олзыг хараад бас хот байгуулалтын бүрэлдэхүүнээс байх ёстой гэж явсан шүү. Тэгвэл ерөнхий төлөвлөгөөр байгаа газрыг дурм мэдэн өөрчлөлт байгуулдаг. Энийний төлөө араас нь хариуцлага нэгсэн хүн байна уу? Байхгүй. Энэ утгаараа бодоход би гот эзэнгүй байсан гэж байна. Ийм алдагдсан ахис засахын арга байхгүй гарсан алдаанууд бол нэгэн бий. Цэвэн даргын үед маш нэг том асуудал босгож ирээд тэр нь биелэг үлдээг өрхий. Аяад он л да. Эрдэнэтийн гурвын анхнаас энэ байршлан буруу шүү дээ. Анх Эрдэнэт хотыг байгуулахдаа хот байгуулдаг хаанаас эхлэх үү гэдгийг үзээд хот байгуулдаг гэрийн хорооллыг дээшээгээ төлөвлөд ингэж явсан байдаг. Утаа бол Эрдэнэт бий болж байгаа шүү дээ. Тийм ээ? Энэ талаас удаа, энэ талаас удаа гамар сахан дулааны станцын одоо юу юм гэдэг. Тэгээ сэвэн даргын нэг бол онгоцны буудлын тал руугаа нүүдэх гээд үзчихсэн. Одоогийн манай онгоцны буудлын шүү дээ, тийм ээ? Гэрийн хорооллыг тийш нүүдэх. Хэрвээ тэр үед бол боломж байсан. Тэгээд сэвэн дарга ганц дээр нэг гүйцэж чадаагүй сэвэн дарга шиг бол Эрдэнэтийн 10 жил болгоос оёгоос хэдхэн нэг сарын өмнө үлээ эстэй сар 10-ны өмнө шөдөлгдсөн юм шүү дээ. Хэрвээ сэвэн дарга байсан бол энийг хийчих байсан баг. Тэгвэл манай хот байгуулалт маань ийшээгээ ингээд тэлэх тийм ээ. Бишээ тэгээд араар эрүүл мэнд ялтаас ингээд эхогоо ярьж байгаа юм шиг эхо од босоход өрөн болж байсан баг гэж байна. Бидний суугал шүү дээ, Эрдэнэтийн суугал. Яг бидний хувьд за хүүхдүүд бол энэ төрс одоо уугуул гэж ярих бас хэрэгтэй болж байгаа байхгүй юу. Тэгэхээр энд нэг буруудгаад ах шиг байхгүй. Манимэтийн хүмүүсийн хувьд бол одоо аргагүй ингээд төрсөн руугаа бас хүүхдүүд шиндээ хайртай байна шүү дээ энэ төрс болохоор. Эрдэнэтэй хайртай болохгүй. Тэгэхээр одоо хүүхдийн буруутгах арга байхгүй болчихсон. Улаанбаатарт 3 он чаддаг юм шүү дээ. Нутгаас амралт оцгоод нэг 10 гээд оноод уйдж эхэлж байгаа. Сая одоо Америк явчаад 10 оноод буцах юмсан гэж бодож шүү дээ одоо тэгээд. Тийшээ сайхан одоо хангалуун зөөгөө юмаа үзээд явж байгаа морьтой. Тэгээд нутгаас анжид юм байна гэж. Бас агцсан зан. Манай Эрдэнэт бол аргагүй одоо ингээд сүүлийн үед хэвлэл мэдээлэлээр одоо амьдрахад хамгийн таатай аймаг гэхдээ Эрдэнэтийг л дурдаад байгаа шүү дээ тийм ээ. Эрдэнэт ч бол одоо ингээд хотгоод хосолчихсон. Загсайл нойрхон агаар зэвэрхэн тав алхаад хөдөө тийм ээ. Энэ байгалийн зохистой цагуур амьсгал гэдгсэн шалан гişүү дээ. Бид ерөөсөө бол хөдөө өссөн үг шүү дээ. Тэгээд Багдаваас 3 морон жил байлаа.
моринд бас ойрхон байлаа. Тэгэхээр одоо би бас мориад бас ингэж ч одоо исэн шүү дээ. Сүүлийн жил одоо би бойлоод нэг баг хүү маань альбаг маань одоо яаж болоод миний эрдмийг залгамжилж авсан одоо. Эрэм их сайхан штэ тэгээд одоо их хэмэрлэг миний хэмэрлэг байнга сэргэж байдаг. Ер нь бол төрийн алба хасах ялангуяа нэг хариуцлага үүрч авах үедээ бол хүн бол маш их ядардаг. Бараг би ер нь төрийн алба хасах үедээ нь хот тодорж авах үедээ нь бараг 10 хоног бүтэн амарсан юу бол байдгүй шүү дээ. Тэр үед одоо ядаргаа тайлхнуудыг өгдөө эртний хөлс авах үед нь моринд нэг дагчшаад мораны хараад буцахад ирээсээ хүн бол ёо кап авсан ясаа сайхан энерги авсан боцдог шүү дээ. Тийм учраас моринд өртөө одоо манай хүү маань ингээд моринд оролцоод явж байгаад нь бас баяртай байна. Энэ баг өөрөө бас хүмүүжлийн бас агуу хэлбэр юм да. Нүүдэлч ард юм өөр юм шүү дээ гэж. Тийм үү? Энэ маань заалгадаг. Морьтой байна гэдэг чинь маш их танилтай байх юм. Одоо сая өөрөө ярьлаа. Миний хармуур гэдээ бас нэлээд шуугуулдагмар байсан тийм ээ. Би хот руу нэг вагоноор явж байсан чинь нэг өвгөн танихгүй сэлэнгээс явж ингээд дархнаас өгдөг. Нэг хүн. Тэгээд хоёул ярьсан. Гэхдээ шинийг хараа морины эзэн мөн үү гэд. Мөн бай гэсэн чинь. Тэгэхээр одоо сэлэнг талд одоо тэр сэлэн аймагт одоо морь гэдэг аймагт чинь хүнийг бас өөр нутгуулсанд таньсуулж явдаг. Ийм сайхан эс шүү дээ тийм ээ. Танил ихтэй, өрөөөгтэй, танил ихтэйг гадны шинэ шүү дээ тийм ээ. Хамтран ажиллагч Эрдмит компани мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр их байглаас дэлхийд хүргэн Эрдмит компани. Хамтран ажиллагч Lily Dent шүд эрүүн нүрийн гажигдсалын эмнэлэг. Таны нэмсэглэл бидний зорилго. Одоо гарахын тулд гарлаа бас л Эрдэнэтуудын зураг авахулахад баян өндөр дээр харуулъя яах вэ? Цархаууд энэ өндөр дээр гараад харуулъя ямар байх вэ гэдэг талаас нь их л гарсан л да. Одоо яах вэ? Баян өндөр бол гişтэн гоё уулгайда. Энэ намайг анх 80 онд ирж яхад баян өндөр уулсан битүүн мод энэ тархтай байлаа шүү дээ. Богосоогоо илбэг байлаа. Тэр баян могоо байдаг гэж хүмүүс ярьдаг байсан. Өөрөө бол могоо хараагүй юм. Тэгээд одоо дараа нь ингээд зах зээлийн харилцааны жишээлүүдийн нэг гэр ороод төш болоод дууссан шүү дээ. Нэгвэр байшин баргаж барайгаа төлөөд дууссан. Тэгээд дараа нь энийг моджуулах ажлыг эхлүүлсэн гэдэг эхлүүлсэн л дээ. Одоо энэ эдий тарж эхэлсэн одоо сүүлд бас нэмж тарж байна. Бас аваа сайхан болж байна шүү дээ. Одоо миний бодол яг баян өндрөөгөө хуушин хэвэнд одоо очихулах л байна одоо тийм ээ. Овоо тахилахын ажлыг бас тийм ээ бас хүнд хайрлж авах гэдэг утгаар нь. Тэгвэл яах вэ? Эрдэнэтийн бахархал яах вэ? Тэгээд Эрдэнэтийн одоо ямар ч гэсэн Монгол улсад 3 дахь хот гэж яасан одоо бол Монгол улсын эдийн засгт оруулж байгаа хувь нэмрээр Улаанбаатарын дараа ороод ирлээ. Хүн амын тогоорч гэсэн бас даваад гарч ирж байна. Эрдэнэтээр бас бахархгүй байхын арга байхгүй тий. Энэ бол Эрдэнэт үйлдвэр маань ягаад Баатар үйлдвэр бол Монгол улсын эдийн засгийг 90 онд яг санар бол гадарлах байх. Одоо залуучууд маань яг тэр юм бол төсөөлж чадахгүй шүү дээ. Тийм ээ. Яг энэ үед бол Эрдэнэт хот байдаг бас Монгол улсын эдийн засгийг аварч бас тийм өл залгуулж явсан үйлдвэр маань харахгүй Эрдэнэт үйлдвэр байсан шүү дээ. Тэгээд энэ том Баатар үйлдвэрийн иргэд энэ үйлдвэрүүд төшөөлж байгуулагдсан Эрдэнэт болоор бахархгүй байхын арга байхгүй шүү дээ. Эрдэнэт хот чинь нэг Эрдэнэт хот чинь боловсон хүчний уурхай гэж явж ирлээ шүү дээ. Эрдэнэтуудыг бүтээн байгуулахын тулд бас манай Монгол улсын хэмжээний шатлалтай мэдлэгтэй залуучууд Эрдэнэт хот сугаларч өдрийн энэ бүтээн байгуулалтыг хийсэн юм шүү дээ. Эрдэнэт хот маань одоо ингээд цаг хугацаа гэдэг чинь амархан л да. 50 жил болцсон байна шүү дээ. 50 жилийн төгс гагассан тийм ээ. Маш их хугацаа. Эрдэнэт хот маань анх ямар байлаа? Одоо ямар хэмжээнд хөгжлөө гэж бодоход харьцуулахын арга байхгүй боллоо. Хөгжлийн талаас шигэсэн, тоо баримтын талаас шигэсэн тийм ээ. Одоо бодит объектийн талаас шигэсэн харьцуулахын аргагүй сайхан мэсэр хөгжлөлтэй боллоо. Эрдэнэтуудын 50 жилийн гог тэмдэглэг өнгөрүүлгээд манай аймгийн гурал засаг дарга засгийн дамын газар маш их хүчин чармайлт гаргаж байна.
хотоо бол нэлээд өнгө төргөө оруулах гээд нэлээд зүтгэж байна. Зам гаруугаас ноёдлонгоос эхлээд одоо зарим хүмүүс бухимдсан баг. Арга байхгүй одоо бол сайхан л байна шүү дээ тийм ээ. Гэрлийгээдээ болох талаас нь. Энэ бүхнийг аль байхаар одоо хүмүүсийн сэтгэлийг өөдрөх сайхан байх юм чигээд манай залуу шот. Залуу дараа нар маань маш их сайхан ажиллаж байгаа гэдэг. Гөр баяртай байна. За энэ 50 жилийн хугацсан арга хэмжээнд манай Эрдэнэ дуудын үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагууд хөдөлмөрийн хамт олон иргэд маш их идэвхтэй оролцож байна. Чадах хичнээгээрээ ханд байвар гэж байна. Энэ бүхэн маань одоо Эрдэнэ дуудын 50 жилийн маань сайхан болоосаа нөгөө талаасаа энэ бахархлууд нь Эрдэнээр бахархах шүү дээ бид тийм ээ. Энэ улам мөцгөлтөнд сайхан байгаасаа гэсэн сэтгэл одоо өлгийтэй байгаа хүүхдээс эхлээд одоо ингээд 100 гарсан ах нас бүгд сэтгэл санаа энэ байна шүү дээ тийм ээ. Тийм учраас 50 жилийн ой маа сайхан болох бах. 50 жилийн босгон дээр бас л хөдөлмөрөө өндөөлж алдаршуулж чадаагүй олон хүмүүсийг бас баярлуулах арга хэмжээнд үүж явагдах бах. Нийт иргэд оршин суугчдад ишвэ 50 жилийн хөдөлмөр бүтээлийн өндөр амжилтаар угтгараа гэдгийг хэлээд бас урдчлаад бас баярын мэндийг бас өргөн дэвшүүлмээр байна. За энэ Эрдэнэтийн 50 жилийн босготой уялдуулаад том явж байгаа баяр маань манай Казахын ард түмний Наврузын баяр. Жид бол бүрийн 3 сарын 22-нд тэмдэглэдэг. Энэ Наврузын баяр маань өргөн утгаараа авч үзэх юм бол дэлхийн нийтийн баяр шүү дээ. Орхон аймагтаа суугаа баяуулгын шүүдийн баяр биш. Манай орхон шүүдийн баяр болж ийм өргөн хүрээнд тэмдэглэж байгаа. Ийм сайхан баяроо нийт эрдэнэчүүдтэй ирж буй Наврузын баярын мэндийг дэвшүүлж эрүүл янг аж жаргал сайн сайхан бүхнийг өсгөрье. Унаар хүн шүүдийн маань санаж хүсэж байгаа бүхэн юм зэцшин бүтэх болтугай гэж ирээ баярлаа. Түмний нэг зураг контент